Манай төвийн хувьд болохоор 140 орчим гишүүнтэй, тэгээд янз янзын бэрхшээлтэй, янз янзын насны хүмүүс байдаг. Тэгээд залуучуудын хувьд их хвчлээ яг өөртөө ижил бэрхшээлтэй хүмүүст яг одоо тулгамжиж байгаа тэр асуудлуудаа хуваалцах, хоорондоо ярилцах, зөвлөлдөх шаардлагатай үеуд маш олон байдаг. Дээрээс нь ном бол ертөнцийг харах цонх, тэгээд номноос бас хэрэгтэй мэдээлэл авах, за сонирхолтой ном зохиол унших дуртай байдаг. Тэгээд энэ бүх зүйлийг бий болгоход үнэхээр том бас тусдим болсон санхүүжилтийг гаргасан Солонгос сургууль төгсөгчдийн холбоо болон манай байгууллагатаас ном хандилсан хувь хүмүүс албан байгууллагуудаа талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд энэхүү өрөөг тохижуулахад манай байгууллагын бас залуучууд манай өөрсдөө оролцсон байгаа. Тэгээд яг энэ бүх номын тавиурууд, за ширээ, за энэ хан гэдэг бүх зүйл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэр хэрэгцээ шаардлаганд нь тохируулаад өөртөө зураг төслөө гаргаж янзлснаар илүү даваа талтай байгаа. За манай мэдээлэл сургалтын өрөөнд өдөр тутмын сонин болон олон төрлийн номнууд байгаа. Тэр дундаа шилдэг борлуулалттай номнууд хүртэл байгаа. Та бүхэн манай мэдээлэл сургалтын өрөөнд хүрэлцэн ирж танилцаад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээрэй.